сайн бацхан өрх хүмүүст сонсогч нараа очсон еврейтэй үйл мэдэх подкастын маань дараагийн дугаарт Craven Partners компани үйл ажиллагаа хариуцсан менежер Мөнх Самбов хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. За та бас сонсогчдод маань өөрийгөө товч танилцуулаач. Яг ямар чиглэлээр ажилладаг компанид ажилладаг вэ? Тэгээд яг юу хийдэг гэсэн үг вэ? Энэ талаар бас товч хуваалцвал тээ. За эхлээд нь товчондоо өөрийгөө танилцуулах юм бол намайг Бадрахын Мөнх Самбов гэдэг. Би 23 дугаар сургууль төгссөн. Дараа нь Болгарт дах Америк их сургуульд баруун хамжийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Тэрний дараагаар Таиланд дах Азийн технологийн институтад мөн баруун хамжийн чиглэлээр мастрын зэрэг хамгаалсан. Тэгээд Монголд ирээд хэд хэдэн газар ажиллаж байгаа. Яг одоо тогтвортой ажиллаж байгаа газар маань болохоор Австралийн хөрөнгө оруулалттай Craven Partners гэдэг баруун хамжийн компанид үйл ажиллагаа хариуцсан менежерээр ажиллаж байгаа. Манайх болохоор ерөнхийдөө толгой компани захиалгаар баруун хамжийн үйл ажиллагаа явуулдаг аутсорсингийн стартап гэж ойлгож байна. За, ер нь анх мэрэгчлээ ер нь яаж сонгож ирсэн бэ? Өөрөө ер нь сонгож ирсэн үү? Эсвэл хэн нэгэн өөртөө чинь ингэж нөлөөлж ирсэн үү? Аав ээж чинь сонголт байсан уу? Яг яаж ер нь энэ мэрэгчлийг сонгов? За мэрэгчлээ яаж сонгосон бэ гэвэл анх бакалаврын тэтгэлэгт хамрагдахдаа өргөдөл дээр эдийн засгийн чиглэлээр сурна гэж балгаарт очсон. Тэгээд нөгөө тоонд дуртай байсан болохоор тухайд эдийн засгийн мэрэгчлэлтэй болно гэж бодож байгаад. Тэгээд нэгдүгээр курстээ нөгөө сонирхоод сонгоны хичээлүүд дээр анхан шатны баруун хамжийн 2-3 хичээл аваад үзсэн чинь таалагдаад тэгээд шууд нэгдүгээр курстээ мэрэгчлээс болохоор шийдсэн дээ. За яагаад одоо энэ чиглэлээр одоо нөгөө нэг ажиллахад ер нь өөрт чинь ямар санагддаг вэ? Програм хангамжийн чиглэлээр. Ер нь анх бакалавраар төгсөөд 2004 оноос хойш энэ сонгосон мэрэгчлэрээ буюу IT-ийн салбарт ажилласан. Тэгээд сонгосон мэрэгжилчдэр IT-ийн салбарт хийжсэн ажлууд маань ч тэр аль алинд нь ерөөсөө харамсдаггүй. IT-ийн салбар нь өөрөө бусад салбаруудтай харьцуулах юм бол харьцангуй амар өндөр хурдтай хөгждөг, байнга өөрчлөгддөг болохоор тэр нөгөө сонирхолтой тэрийг дагаад бас нөгөө амаргүй байдаг нь ерөөс амаргүй байдаг, өөдөх зав олгодгүй. Ерөнхийдөө маш сонирхолтой байдаг гэж боддог. Ер нь бол ингээ нэг програм хангамж яг энэ код чиглэлд ингээд явж байгаа хүмүүсийг харахаар маш ууггүй олон цагаар суух ингээд ийм суухыг их шаарддаг юм шиг тий. Тэгэхээр яг одоо нэг таны хувьд тий энэ компанид бас яг энэ код бичих чиглэлийн юм хийж гинөө эсвэл ерөнхийд нь үйл ажиллагааг нь за тим нэг код чиглэлийн юмыг ингэж явуулнаа энэ захиалгад хэдийд өгнөөч гэдэг юм уу яг ийм чиглэлээр нь ажиллаж байна уу яг одоо үйл ажиллагаа хариуцсан менежер гэхлээр яг юу юм хийж байна вэ? Ерөнхийдөө төслийн менежер гэж ойлгож болно. Гэхдээ хамгийн гол нь байгууллагын хэмжээнд хэрэгжиж байгаа бүх төслүүдийг л одоо хариуцж ажиллаж байгаа гэсэн үг. Оюутан байхдаа хэмжээний код бичижсэн анх ажилд ороод анхан шатны доод түвшний ажилд ажиллаж байхдаа бас их хэмжээгээр бас код бичдэг л байсан. Гэхдээ сүүлийн арга 10-аад жил огт код бичээгүй дандаа ихвчлэн менежерийн ажил хийсэн. Тэгээд дандаа IT-ийн төсөлт менежерээр ажиллаж байсан. Одоо нөгөө нэг яг магадгүй энэ чиглэлээр нөгөө нэг сурах гэж байгаа, эсвэл одоо сурж байгаа, эсвэл одоо дөнгөж төгсөж байгаа, эсвэл дөнгөж ажил дээр гарч байгаа юм залуучуудаа манай ер нь бол подкастыг сонсдог байхгүй юу. Тэгэхээр яг энэ чиглэлээр ажиллах гэж байгаа бол одоо тий яг ямар одоо програмууд дээр одоо жишээл ямар одоо нөгөө нэг програмын тэр хэлтээр ажиллах хэрэгцээ ер нь гарч ирдэг байна. Яг тодорхой нэг хэл гэх бол шаардлага бол байхгүй. Ер нь маш олон хэлээр код бичих боломжтой. Тэгээд ерөнхийдөө энэ асуултанд хариулахад бол одоо IT-ийн салбарт яг ажиллахад одоо шаардлагатай ур чадвар маш олон байдаг. Тэгээд дотроо ч гэсэндээ IT чинь
амар олон чиглэлд хуваагддаг. Гэхдээ яг нь тоондоо сайн, логик сэтгэлгээ өндөртэй, тэгээ англи хэлтэй юм сурах гэсэн эрмэлзэлтэй байх юм бол заавал ийм хэл, тийм хэл гэж сонгох шаардлага байхгүй л дээ. Өөрөө чиглэлээ сонгоод цаашдаа юугаар мэргэшмээр байна гэдгээ шийдэх юм бол одоо заавал нэг хэлд баригдах шаардлага байхгүй гэж боддог. Гэтэ бас нэг ийм суур нөгөө нэг мэдчих хэвээр хэл гэдэг юм бас шаарддаг бах тий. Үгүй юу? Яг мэдээж тэгээд код бичиж байгаа бол ерөнхийдөө програм хангамжийг одоо харилцагчд харагдах хэсэг буюу front end, цаатлын нөгөө нэг business logic буюу back end гэдээ хуваалаа гэхэд front end хиймээр байна уу, back end хиймээр байна уу, эсвэл хоёулангийн хийдэг буюу full stack болмоор байна гэдгээс хамаарат бас одоо түгээмэл хийдэг хэлүүд байгаа л да. Одоо жишээ front end хийдэг хүмүүс веб дээр ажиллах юм бол HTML, CSS, JavaScript сайн мэддэг байх хэрэгтэй. Back end хийдэг байх юм бол юу гэдэг хуучны C++, C#, Java гэх мэтлэн Python ч юм уу тий хэлүүд бол түгээмэл байдаг. Одоо сурж байгаа хүнд бол угаасаа сургуулаас нь цаанаас нь хөтөлбөрт нь тодорхой хэдэн хэлний тавиад өгдөг. Сургалтанд хамрагдах юм бол хамгийн түгээмэл хэлүүд гээд бас хэлүүдийн сургалтынхаа хэлбэрийн бас санал болгоод өгдөг. Тэгээд би бол заавал яг тэрүүгээр эхлэх ёстой, тийм дараалтаа явах ёстой гэж бол хэлж мэдэхгүй л дээ. Түрүүн front end, back end гэж хэлж шүү дээ. Одоо энэ яг юу нэг ямар учиртай? Одоо огт нөгөө мэдэхгүй яг энэ чиглэлийн нөгөө салбар зүгээр сонирхож байгаа нэг юм залуу хийж болно шүү дээ. Тэгвэл жишээлбэл одоо энэ front end, back end гэмүүдээ full stack гэлээ дээ. Тэгэхээр яг front end яг харилцагчид харагдах одоо уртлын нүүр хэсэг гэж байгаа байхгүй юу? Тэ одоо хүмүүсийн тэр мэдээлэл оруулах талбарууд, тэр харьцах одоо формууд нь, цонхууд нь гэх юм уу те. Тэрэн дээр бас ажилладаг хүмүүс байна. Яг хүмүүс програмтайгаа харьцдаг гэсэн үг. Back end нь болохоор цаатлын тооцоололоо хийж байгаа, мэдээллийг хадгалж байгаа хэсэг, одоо мэдээлэл боловсруулж байгаа хэсгийг бас тэгж хэлж болно. Full гэхээр front back end нийлүүлээд аль нь дээр нь ажиллах боломжтой full stack бас хөгжүүлэгч байж болно. Одоо магадгүй нөгөө нэг аль нэг юм дээр нь чиглэл дээр нь одоо ингээ нөгөө нэг түрүүн та хэлсэн шүү дээ. Маш олон чиглэлд ингээ задарч байгаа програм хангамж бол дотроо бол ингээд маш олон хуваагдаж байгаа. Тэгвэл одоо яг таны ажиллаж байгаа чиглэлийн үе чинь яг хуваагдахдаа яг аль хэсэгт нь ер нь багтчихна гэсэн үг вэ? Би бол ерөнхийдөө өөрөө бол яг төслийн менежерийн ажил хийж байгаа гэсэн үг. Би болохоор харилцагчтай харьцаад шаардлагуудаа авна. Тэгээд эргүүлээд хөгжүүлэгч нарт тэр шаардлагын дагуу ажлыг хуваарлаж өгнө. Тэгээд энэ хоёрын хооронд харилцагч, хөгжүүлэгч хоёрын хооронд гүүр нь болж өгдөг гэсэн үг байхгүй юу? Яг энэ манай бүтээгдэхүүн харилцагчийн шаардлагын дагуу яг хүссэн зүйлийг хийдэг эцсийн програм хангамж бий болохыг л зохицуулж байгаа гэсэн үг. За мэргэжлэр ер нь ингээд ажиллаж явах үед тулгардаг байсан түгээмэл энгийн алдаанууд гэвэл та ер нь юу хуваалцах вэ? Тэр алдаанаас та юу суралцсан бэ? Би энийг яагаад ингэ хийчихвэ гэдэг нэг тийм алдаа байдаг шүү дээ. Тэр тийм алдаа тохиолдож байсан. Тийм тэгэлгүй яг шууд би ингээд өөрийнхөө мэргэжлийн онцлогоос ярил л да тий. Хамгийн түгээмэл алдаа гэх юм бол одоо дутуу мэдээлэл авах. Тухайн ажил юм уу төсөлд хамааралтай аль нэг оролцогч талын өмнөөс нь шийдвэр гаргах. Энэ хүн тэгж утсан байх, тэгж хийх гэж байгаа байх. Тэрийг мэдэхгүй байх гэдэг ч юм уу тий. Ер нь хэд бол одоо үйл байлуулах зэрэг одоо communication буюу харилцаа холбооны алдаанууд их ажиглагддаг байсан. Тийм болохоор яах ёстой вэ гэхээр бүх талууд бүрэн мэдээлэлтэй, бүрэн ойлголттой байх хэрэгтэй. За мэргэжлэр ер нь одоо ажиллаж явах үеийн амжилттай хэрэгжүүлсэн дэгвэл сайн туршлага гэвэл та юу хуваалцах вэ? Сайн туршлага гээд одоо гайхуулаад байхаар хэрэгжүүлсэн том төсөл бол байхгүй юм хэлээ тий.
Харин ч тэр дундаа амжилтгүй дундаасаа зогссон, цуцлагдсан төслүүд ч байдаг. Ер нь IT-ийн салбарт амжилтгүй хэрэгцсэн төслийн тоо маш их байдаг байхгүй юу? Харьцангуй бус салбарын хувьд дууссан ч гэсэн дутуу дуустдаг ч юм уу тий. Тэгээд IT-ийн салбарт хийдэг ихэнх ажлууд болохоор дийлэнх тохиолдолд дандаа багаар хамтран ажил тодорхой үр дүнд хүрдэг учраас би нөгөө нэг хийсэн гэхээсээ илүү би оролцсон гэж ярих нь илүү тохиромжтой байна. Тэгээд нэгийг дурдах юм бол хамгийн анх мэргэжлэрийн ажилд ороод Монголын хамгийн анхны банкны суурь бүртгэлийн системийн хөгжүүлэлт болон нэвтрүүлэлтэд аль алинд нь оролцож явсандаа ер нь өөрөө баярлж их бахархаж явдаг их зүйлс гарсан. За ер нь нэг юм карьер гэхлээр нэг юм ойлголт өгдөг тий. Бага албан тушаалаас өндөр албан тушаалд орчих, эсвэл бага цалинтай ажлаас өндөр цалинтай ажилд орох, эсвэл одоо нэг дотоодын компаниас гадаадын компанид ажиллах, эсвэл бүр үндэстэн дамж буюу өөр улс оронд ажиллахыг ер нь карьер хийж гинэ гэж нийтлэг одоо нэг түгээмэл нэг ойлголтоор бол ингэж харагддаг. Таны хувьд ер нь карьер гэдэг юу гэж ойлгодог вэ? Тэгээ одоо миний замлч гэсэн ерөнхийдөө түгээмэл замлаар чи явсан л да. Тэгээ цалин багтаас цалин их рүү зөвхөн Монголд байгаас олон улс руу ч юм тий. Тэгээд яг ингээд би өөрөө ингээд хувьдаа карьераа төлөвлөөд цаасан дээр буулгаад жил сар улирлаар ингээд зорилт тавьдаг хүн бол өмнө байгаагүй. Энэ Австралиудтай гадаадтай ажилладаг болсноос хойш манай нөгөө түншүүд хөрөнгө оруулагч нараас жишээ аваад одоо өөрийнхөө үндсэн ажлаас гадна ингээ карьерийн хувийн төлөвлөгөө гаргаад ажиллах юм чухал гэдгийг ойлгосон. Нэг жишээ болгож хэлэхэд манайх одоо байгууллага дотроо 12-7 хоногтой жил буюу тий 12 week year гэж байгаа байхгүй тий. Улирал болгонд тодорхой зорилт тавиад зорилт гаргаж тавьж ажиллаад өөртөө хариуцлага тооцоод тэр зорилтуудаа хүрсэн хүрээгүйгээ ингээд тогтмол хянж авдаг тийм аргачлал байдаг. Тэрийг бид нар бас дотооддоо ч гэсэн хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээ тэрийг ерөнхийдөө сонирхоод үзээрэй. YouTube дээр видеонууд байгаа. Онлайн зааврууд нь байгаа. Төлөвлөгөөний зааврууд бүх нь бэлэн байгаа. Тэгээ тэрийг сонирхохоос гадна та над руу нөгөө линкийг явуулчихвал би энэ подкастынхаа доор линкийг бас оруулчих тий. Залуучууд тэр нэлийн хэрэгтэй байх. За ер нь тэгвэл та ер нь өөрөө их карьераа ер нь төлөвлөж чадсан бай. Ер нь төлөвлөдөг үү? Төлөвлөвөл хэдэн жилээр төлөвлөдөг болсон бай? Харин тэгээд ерөөсөө улирлаар нь л төлөвлөж байгаа шүү дээ. Одоо бүр юу гэдэг ажлын ярилцлаганд тааралдаг түгээмэл асуултууд байдаг шүү дээ. Та 5 жилийн дараа өөрийгөө хаана харж байна гэжлээ. Яг тэгж бодоогүй. Зүгээр яг юм бодиттой 12-7 хоногийн зорилтууд тавиал ажиллаж энэ одоо. Одоо нэг юм төсөөллийн нэг юм ойлголт байгаад байдаг шүү дээ. Яг би бас тэгж бодож исэн тохиолдол байдгийн. Ингээл нөгөө кодчдаг, програм хангамж чиглэлээ ингээл ажилтдаг хүмүүс гээл тэнгүүд ингээ нэг юм хакер гэдэг ойлголт байдаг тий. Амарлаг ингээл юм бичээл тий. Пат ингээл юм олоод хайгаал гаргаж ирээл тэнгүүтээ өргөтгөлийг нь янзлаа алтэр гэл. Ер нь бол амар юм кул маягаар гаргадаг шүү дээ. Тэгвэл яг бодит амьдрал дээр тий. Яг энэ програм хангамж чиглэлээр одоо кодчдаг одоо хүмүүсийн хувьд яг бодит амьдрал дээр яг юугаараа өөр байдаг вэ? Ер нь ингээд тэр кинон дээр хийс хэр өөр байдаг вэ? Кинон дээр л тэр чинь тэгж харуулж байгаа шүү дээ. Түүнээс ч бол одоо хакер хүмүүс чинь одоо Английн нөгөө хак буюу юу нэвдэх гэсэн үгнээс гаралтай шүү дээ, тий. Хүний хийсэн юмыг одоо алдаа дутагдлыг олоод тэр програм руу одоо юу гэх юм те шудраг бус замаар нэвтэрж орж байгаа байдлыг чинь хакер гэдэг байгаа шүү дээ. Хвчлэн тэр одоо security буюу хамгаалтын л эвдэж гин гэсэн үг. За тийм хүмүүс чинь кинон дээр болохоор амар тийм rockstar шиг гаргаад идэг. Ясам дээр бол тэгэл ажлаа маш сайн мэддэг, маш өндөр мэдлэгтэй компьютерийн урд өдөр чинь шүнжин суудаг хүмүүс л байгаа шүү дээ. Зөв. Зя. Таас нөгөө нэг анх ажлын гараагаа хаанаас эхэлжээ. Тэгээд
одоогийн энэ тий Craven Partners компани үйл ажиллагаа хариуцсан менежер болтлоо ер нь яг ямар одоо нэг карьерийн түүхэн замлыг туулваа тий ажлын туршлага хуримтлуулваа тий энэ түүхээс асуулцаж. За түүхээс хамгийн анх би Rep City гэдэг компани программистаар ажиллаж байсан. Миний хамгийн анхны бүгээд хамгийн дурсамжтай л ажлын байр болов гэж боддیں۔ Та. Тэгээд тэнд байхдаа л программистаас менежер болоод тэгээд ерөнхийдөө менежерээр явандаа ажиллахаар шийдсэн би өөрөө. Тэгээд тэр дундуур нь бас өөрөө бие дааж фриланс ажиллаж бас хийжсэн. Тэгээд ерөнхийдөө энэ салбарт ажиллахыг гэж бодож байгаа залуучуудад одоо зүгтээ зааж зөвлөд авах юм бол надад өөрт байхгүй. Гэхдээ юу ч хэлмээр байна гэвэл өөрийгөө байн хөгжүүлж байгаарай. Ажил голж болохгүй. Том компанид ажиллаж үзэх ёстой. Жижиг стартапт ажиллаж үзэх ёстой. Тэгээ бие дааж гэрээд фриланс ажлыг бас бүгдийг хийж үзээд өөрийгөө ингээд эртхэн таньж мэдж авах юм бол өөрт маш хэрэгтэй шүү. Яг хаана ямар орчинд ямар хүмүүстэй ажиллах нь өөрт нь илүү тохиромжтой байна. Илүү үр дүнтэй байна. Илүү бүтээмжтэй байна тийм. Илүү ажилдаа дуртай болж байгааг мэдэх юм бол залуу хүн хэрэгтэй болов гэж бодож байна. Тэгээд мэдээж англи хэлээ маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. IT-ийн салбарт бүх хэл технологи, сургалт, материал, вебсайтууд бүх юм англиар байгаа учраас англи хэлээ сайн хөгжүүлэх юм бол IT-ийн салбарт цааш өөрөө хөгжүүлэхэд өөрт нь илүү амар байх болно гэж байна. За магадгүй одоо нэг яг энэ чиглэлээр те дөнгөж нэг ажил дээр гарах гэж байгаа ч гэдэг юм уу эсвэл дөнгөж сурах гэж байгаа ч гэдэг юм уу тэгвэл ер нь иймэрхүү зүйл дээр анхаарад иймэрхүү зүйлийг ер нь бас мэдчихвэл зүгээр юм билээ шүү гэвэл нэг юм сургамжтай гэсэн 2 юм уу 3 зүйлийг та бас хуваалцаач те. За өнөөдрийн яриан дундаас бараг 2-3 юм түүгээд авчиж болох л байх. Яг сургамжтай гэвэл тэгэл IT-ийн салбарт ажиллаж байгаа ялангуяа код үзэж байгаа хүнд бол залхуу гэж болохгүй маш их цагаар суух хэрэг гарна тий. Тэгээд одоо ямар үедээ код сайн бичиж чинь одоо зарим программистууд чинь код бичих чинь бараг л уран зохиол шүлэг бичихтэй одоо харьцуулаад байдаг байхгүй. Одоо онгод орно гэдэг шиг нэг онгод орохоор амар их суудаг ч юм уу. Гараас нь амар их код гардаг тийм үе бас байдаг учраас одоо ер нь залхууралгүй шантрахгүй сайн суудаг байх хэрэгтэй шүү. Тэгээ би түрүү хэлсэн те англи хэлээ бас сайн хөгжүүлээрэй. Тэгээд бүгдийг сурах гэдэг шаардлага ямар ч шаардлага байхгүй. Угаасаа бүгдийг эзэмшин гэсэн тийм боломж ч байхгүй. Өөрийнх нь цаг завж хүрэхгүй. Яг өөрийнхөө сонирхолд нийцсэн нэг л ур чадварыг сонгоод тэрийг тултал нь хөгжүүлэх юм бол ирээдүйтэй байх болно гэж бодож байна. Таныг ингээд тантай ингээд ярилцж байхад бас их нээлттэй хүн байна л та. Би ингээд нөгөө програм хангамж чиглэлтэй ялангуяа энэ код чиглэлтэй явж байгаа хүмүүстэй уулзсангууд хөвчлээ ингээд айгүй тийм хаалттай, нөх их ярьдггүй. Зүгээр ингээд яг ингээд нөгөө нэг юм дээр бол код чих тэр програм хангамж чиглэлтэй айгүй мундаг байгааддаг. Тэг яг өөрийгөө илэрхийлэх тэр маш жоохон ингээд сул байгаад тийм санагддаг байсан аахгүй. Гэтэ таны хувьд болохоор ингээд өөрийгөө илэрхийлж чинь, дээрээс нь бүр үйл ажиллагаа хариуцж чинь гэдэг утгаараа прожект одоо хариуцж чинь гэдэг утгаараа бол ингээд маш их юм communication skill сайтай байгаад байна гэж харж байна л та. Тэгэхээр энийг бас яаж хөгжүүлсэн бэ те? Залуучууд ер нь яг энэ чиглэлээр сураад өсөж байгаа залуучдын хувьд бол тэгэхээр communication skill-ээ яаж хөгжүүлэх вэ гэвэл та яг энэ дээр юу гэж ер нь зөвлөх вэ? Энийг яаж хөгжүүлсэн бэ? Энэ туршлагаас асуулцаач. За наад чинь маш сонирхолтой асуулт байна л да. Тэгээд би өмнө хэлчихсэн шүү дээ. Програм хангамжаар сурж ирсэн ч гэсэн яг ингээд одоо мэргэжлийн карьераа эхлүүлээд ажил хийгээд эхэлсэн чинь надад өөртөө бас тийг санагдсан байхгүй. Код бичихээсээ илүү
би төслөө хариуцаад харилцагч хөгжүүлэгч нарын хооронд гүүр болж ажиллах нь надад илүү тохиромжтой байна гэдгийг би шийдсэн болохоор би өөрөө бол яг одоо код хичээг баг 10 жил болж байгаа юм байхгүй юу. Яг код хичдэг хүмүүс болохоор ямар байдгийг чи өөрөө хэллээ шүү дээ. Тэрийг бол би үүсэхгүй. Жохон тийм одоо дуу муутай ч юм уу хаалттай тийм байх магадлал бас нэлээ өндөр байдаг. Нөгөө асуулт нь юу гэлээ? Хоёр дахь асуулт. Тэгээд яаж одоо нэг өөрийгөө ийм нээлттэй болгоо, яаж ийм communication skill-ийг хөгжүүлвэ тий? Энийг бол яах чаргагүй тэгэл ажил хийгээл хүмүүстэй харьцахаас өөр аргагүй болоод гэх юм бол тэгэл яриад өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээл ажлаа явуулахын тулд аль болох нээлттэй чөлөөтэй хүмүүстэй шудраг ярьдаг болохоос өөр аргагүй бол. Уншиж исэн, үзэж исэн ч гэх юм уу, тиймэрхүү зүйл ер нь танд бас байна уу? Ном сэтгүүд хэлж гин үү? Эсвэл номч дээр нөгөө нэг YouTube channel-аар юм үздэг ч юм уу тий. Энийг зааж агаар энэ ер нь ингээ эн чинь бас тодорхой хэмжээнд communication skill чинь бас нэг юм дийл хийх юм шаардлага хэвээр гарч ирдэг шүү дээ. За аль талтай ашигтай тий. Тэгтэл ингээд нөгөө нэг тэрэнд чинь бас нэг юм чадвар шаардаад байгаа шүү дээ. Тэгэнгүүт зааж агаар би ингээ хэлчихвэл ингээ иймэрхүү нөгөө үр дүн хүчин тэгэхээр нөгөө манад ашигтай юу үгүй юу гэл ингээл аль талаас нь ингээл бодоол нөгөө хүндээ ч ашигтай өөрсөндөө ч ашигтай юм хийхэд бол бас нэг юм ингээд үзэж харах унших ер нь яаж дийл хийж исэн гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлээ унших үзэх хэрэгцээ бас гарч ирж исэн байх л таа гэж бодоод байна л та. Тэгэхээр энэ тал дээр бас нөгөө нэг үзэж исэн, сонсч исэн, уншиж исэн ном зохиол юмуд байвал бас хуваалцаач тий. Зүг. Яг нэг 3 юм би жишээ дурдж болох юм. Нэг нь болохоор яг царгагүй ажлын байран дээр ажиллаж явах явцад одоо надад одоо заавар зөвлөгөө өгж үлгэр жишээ болж ирсэн одоо удирдахжсэн дарга захирлууд байгаа. Тэр хүмүүсээс маш их юм сурна. Хоёр яг миний мэргэжлийн хувьд би ч одоо төслийн менежерээр нэлээд олон хэвчээд ажиллаж байгаа. Одоо PMP гэдэг одоо мэргэжлийн төслийн менежерийн сертификат гэдэг. Тэрэнд бэлдэх явцад бас нэлээд хэдийн юм уншиж судалсан. Яг одоо төсөл хэрэгжүүлэхэд юун дээр анхаарах хэрэгтэй, ямар ажил хийх хэрэгтэй, ямар зохицуулалт хийх хэрэгтэй, яаж ярих хэрэгтэй, хүмүүстэй яаж харьцах хэрэгтэй гэдэг тал дээр бас маш их заавар зөвлөгөө байдаг. Гуравт гэвэл ерөнхийдөө бол зүгээр суугаад байж болохгүй. Ядчил подкаст сонсоод хүмүүс ер нь яаж ярьдгийг бас өдөртөө багаар сурч яваад бас илэрдэггүй л гэж боддог. За та юм сайн дурын ажил хийдэг үү? За сайн дурын ажил баг хийдэггүй. Хаяа нэг хандив өгөх болохос яг өөрөө ингээд цаг зав гаргаад ажлыг хийх бол ерөөсөй байгаагүй. Хүмүүсийн компьютер утас форматлахыг сайн дурын ажил тооцдог. За манай хамгийн сүүлийн асуулт болохоор юм мартагдсан Монгол үг гэж байдаг. Энэ маань л яг хаа мартагдсан Монгол гэж яагаад хэлээд байгаа юм гэхээр яг хаа цаг ингээд жишээлбэл ингээд он цаг ингээд улирах тоолонд залуучууд бид нэг нөгөө мэддэг байсан үгээ мэдэхгүй л болж эхэлж байна л да. Тэгэхээр нөгөө нэг өөрийн чинь хувьд аав ээж ч гэдэг юм уу, өвөө эмээ ч гэдэг юм уу өвөө эмээс сонсч ирсэн юм сэтгэлд үлдсэн хуучны тийм нандин ховор нандин үг байвал хуваалцаач ямар утгатай үг байсан бэ? Нэрээ бэлдээгүй асуулт биш тэ наа чи. Эзэн хичээл заяа чи нэгтэй найртай байгаарай л гэж хэлдэг шүү дээ. За тэгээд өнөөдрийн дугаарт цаг зав гаргаж оролцсон явдал танд маш их баярлалаа. Тэгээд магадгүй одоо сүүлийн мөчөд танд ингээд би энийг нэг хэлээгүй, энийг яриаггүй үлдээч үү дээ, энийг бас нэрээ хэлдэгч байж юу гэсэн зүйл байвал таас залуучуудад маань хаваалцаач. Ерөнхийдөө бодож санаж ирсэн юмудаа хэлжлээ дээ. Тэгээд яг одоо залуу хүмүүст юу хэлэх вэ гэхээр ажил битгий болоороо гэж захимаар байна. За тэгээд сонсогч нараа өнөөдрийн дугаарт маань Craven Partners компани үйл ажиллагаа хариуцсан менежер Мөнх Самбуу оролцлоо. Та бүхэнд хэрвээ
подкаст маань таалагдсан бол YouTube channel subscribe дараарай. Page маань like. Тэгээ бас share хийгээрэй. Таны ажилд бас тий өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Та нарт болон сонсогч нартаа бас ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа.